Би нэг сонин зүйлийг ингэж бүр ярмаар байна. Баян бол чадаагүйгээсээ болж сэтгэл зүрхээр гутарж ийн л дээ. Тэгээд ямар хүн гэсэн чинь дандаа 20 эдтэй хүүхдүүд байна. Тэр баян болох нас биш байхгүй юу? 40 гараад баян болох шүү. Тэр чи юм сурах нас. Тэгтэл одоо нэг ингэ чи баян чи юу хийгээ хэвтээд байгаа гэдэг ч юм уу ингээд янз янзын мессеж өгч ийн л да залуучууд. Яг гоо тэр баян байж болно шүү дээ. Аав ээж нь баян юм уу? Тэрний амьдрал сайхан байж болно шүү. Тэгээд яг над шиг бол чи битээ ингээд тэгэхээр тэр хүүхдүүд чинь бэлтгэлгүйгээр гинтхэн тэр амьдрал руу баян болно гэж ороод хамгийн түрүүнд алдаж байгаа нь коин бооцоо тоглоом мөрөдөө тоглоом спорт бооцоод идэрлүү ингээ орж шít. Бүр 22 3 настай охин 500 сая өртөө байна гэж шít. Үгүй чи юу хийхээр юм өрөнд орчих вэ гэдээ би асуусан чинь би бизнес хийх гэж байгаа чадаагүй гэж байгаа. Тэр яаж ихсэн гэвэл баян болох гэж хэлсэн байна шít. Сургуулаа хаяад. Энэ 18-аас 30 нас гэдэг чинь ажил хөдөлмөр хийх тэр цалин багтаа ажлыг хийх ёстой. Ажил хийж сурах нас байхгүй юу? Сурах. Дараа нь тэр чинь 30 гараад ирэхлээр яг сурснараа ажиллах нас. Тэрний дараагаар ёстой жинхэнэ одоо туршлагаа оримтлуулсан юмаа сурцсан хүн чинь одоо жинхэнэ мөнгөнийхөө учрыг олж мөнгөнийхөө ажлыг. Тэгэхээр тэр чинь нэг хүнд загнуулж, цаг барьж, дарга цэргийн дор диктатур сурж амьдралыг маш сайн үзэж байгаа. Тэгэхээр чи одоо хар залуугаараа баяж чи нялхаараа баяж энэ сургууль юу юм бэ? Диплом бол одоо цаас штэ. Наатаха хаяад энэ коин руу орч гэдэг юм уу?